Yo манахан girl to come back. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр юу ярих вэ гэнгүүт би ингээд өөрийнхөө ингээд өмнөх бичлэгүүд ингээд хараад байлаа л та. Тэнгүүд ингээд амар их өөрчлөлт байгаа байхгүй. Ер нь бол нэлээд өөрчлөгдсөн гэсэн үг би 10 жил хийсэн. Тэгээд тэр өөрчлөлтүүдийн талаар ярингаараа миний хувцсыг зэгцэлцгээе. Энэ жоохон арт тал мал жоохон замраагүй байгаа. Тэгэл ойлгоч нэстэй тий. Тэгээ яагаад одоо хувцснаас эхлээд нэг жоохон ингээд чимдам юмдаа ингээд гаргаад тавьсан байгаа вэ гэхлээр одоо манай хичээл 12 сарын 20-нд амарна. Тэгээд 3 сар хүртэл амарна. Тэгээд би ихчийнх руугаа нүүдэг байгаа. Ингээ 2 сар дэми мөнгө өрмөрөг байдаг болохоор. Тийм болохоор хэдүүлээ одоо миний хальт өөрчлөлтүүдийг ярингаараа миний хувцснуудыг зэгцэлцгээе. За тэгээд ер нь 10 жил тахад би бүр амар ингээд бүлцэн байсан мэлээ. Ер нь бол одоо ч гэсэн жоохон бүлцэнтэй харж байгаа ч юм. Нэг юм шүү байна. Тэгээд яг яаж явж байгаад одоо ингээ гайгүй болоод ингээд нэг жоохон ингээд булчин одоо юу гэдэг булчин шүрмэс сууж эхэлж байгаа вэ гэвэл учир нь би ер нь дасгал масгал хийж эхэлж байгаа. Тэгээ миний хийдэг ажил ч гэсэн айгүй нэг тийм булчин шүрмэс шаардсан ажил байдаг. Ядаж нэг юм одоо юу гэдэг basic хэмжээний булчин гэх юм уу? Not that hard level. Тийм болохоор тийм ажил хийгээд би ингээд нэг арай нэг зөв биеийн пропорц ч юм уу зөв нэг юм биетэй болж байгаа гэж бодож байгаа. Тэгээ ингээд миний гар марыг хараал одоо юу гэдэг нэг арай л нэг дээр байгаа. Одоо энд нэг зураг харуулъя заяа. Миний гар өөр зүгээр гахааны гар бастай. Тэгээ тийм байна. Ер нь өсвөр наснда явж байхдаа бүр амар ботхтой байсан. Ялангуяа миний духны энэ хавар тэгээд ингээд бүр шавцсан байдаг байсан. Одоо энэ гаргаа заяа. Харж байгаачлаа ерөөхдөө бол амар байгаа. Яг 11 12 дугаар ингээд бүр дэлгэв бүсэрсэн байсан. Тэгээ яг яаж арилгасан талаараа жоохон бас хуваалцъя гэж бодлоо. Надтай ижилхэн ингээд асуудалд нүүр тулж байгаа хүмүүс байвал welcome to listen to my speech. So тэгээ би яг батганаас шалтсан шалтгаануудаа ингээд бодоод үзээд хахаар би ингээд дасгал хийж хэлсэн аахгүй. Яг 12-оо төгсөөд ингээд ер нь бол ингээд нэг жоохон ингээд сул махнууд амар их байдагсан аахгүй. Одоо л ерөөхдөө бол ер нь ингээд жоохон дээгүүрээ цээж өргөнтэй угаасаа би цээж өргөнтэй болох гэж амар тийм ийм гарууд бол биш. Зүгээр нэг юм тийм булчинлэг шүрмэслэг гэх юм уу? Тийм болох гэж үзэж байгаа. Тэгээд одоо юу гэдэг миний бие зорилттой төвлөр бол одоо энд гаргая. Энэ ихч байна. Одоо би бол нэг амар төгөхгүй л байгаа л да. Гэтэ одоо та нарт гэдснийхаа булчин харуулъя. Булчин нэг юм шүү л байгаа да. Яа. Тэгээд за батг ярьжсэн тийм ээ. Батганаас яаж салсан бэ гэвэл би нэг дасгал хийсэн, амар их дасгал хийж эхлээд дасгал хийхээр одоо юу гэдэг чи биеийн техник ямар нэгэн бодис ялгарч эхэлнэ. Ямар бодис вэ? Адреналин билүү нэг тестостерон билүү нэг тийм бодис ялгарч эхэлнэ. Тийм бодис чинь ялгараад эхлэнгүүт арай тийм батганы чи юуг арай багасгадаг. За. Тэгээ би энэ шалтгаан бас нөлөөсөн байх гэж бодож байгаа. Тэгээ хоёр дахь шалтгаан гэвэл одоо арьс арчилгаа. Одоо амар ингээд орой болгон 2 3 4 угаагаад ингээд байх биш. Зүгээр одоо нэг юмар ингээд тоосн нүжийн ингээд гадна ингээд бүрхүүлийнхэн бохирыг авчаад нэг угаачаад тэгээд хөнгөн тийм одоо юу гэдэг харшлын эсрэг ч юм уу тийм батганы эсрэг нэг хөнгөн тоснууд төрхдөг байсан. Нэг сүртэй тийм коллаген одоо англиар бол collagen, монголоор бол коллагентэй тосмос хэрэглээд авах шаардлагагүй. Яагаад гэвэл одоо юу гэдэг 10 жилийн хүүхдүүд үзэж ивэл бол миний үеийн хүүхдүүд үзэж ивэл одоо өсөж яваа хүүхдүүд үзэж ивэл ер нь хэрэгтэй л дэгтэй коллагены их хэрэглээ бол жоохон муу. Сайн судлаад үзээрэй заяа. Ер нь бол муу.
Тэгээ ер нь бол одоо юу гэдэг бид нар одоо бидний насны үеийн дээр коллаген бол ингээ арьснаас цаанаасаа ялгарч идэг. Тэгээ ингээ хангалттай тэрийг идэж ухамаараа ингээ дэмжих юмнууд хэрэглээд байвал хангалттай чиний арьс ингээ гоё ингээ үрчихгүй байгаад байна. Тэгээ ингээд ер нь үрчиж эхэлж ивэл жоохон хоолндоо анхаарах хэрэгтэй. Дээрээс нь дасгал хөдөлгөөн ч юм уу энэ тэр одоо арьсны чинь гүнд байгаа коллагенуудыг ингээ гаргаж ирэх юмнуудыг хийх хэрэгтэй. Ирүүлэр ийм уугаад гаргаж ирж болно л та. Гэтэ ингээд you know, you're too lazy, man. Get up to work. Гэж байна шүү. Ер нь нэг тийм байна. Тэгээд яг одоо ингээд би бүр ингээд бүхэл би ингээд харьцуулсан юу тавьж үзүүлээ заяа. Одоо за энд нэг энэ зураг гарч ирэх хэвээр. Жохон бэлгүүс нарийнхан болохгүй л хичээж явна энд. Жохон яах вэ? Нэг аймаг сүртэй гарч ирэхгүй байгаа ч гэсэн хөөрхөн бол гарч ирж байгаа. Тэгээ би ер нь ингээд calisthenic гэдэг одоо ямиг одоо дасгал одоо спорт ч гэх юм уу дасгал ч гэх юм уу тийм юмар хичээлж байгаа. Зүгээр гэрээрээ нэг амир жим юм ороод яваад байхгүй байгаа. Тэгээд одоо миний өмнөх зургийг харсанчлан амар өөрчлөлттэй байгаа. Одоо миний барыг 50 дахь хоног байна уу? Бараг 2 сар болж байгаа. 2 сарын хугацаанд би ийм үр дүн авч байна. Тэгээ миний өмнөх зураг бол ийм байна. Тэгээд яг ямар үр дүнгууд авсан бэ гэвэл одоо юу гэдэг миний бүр мөр айгүй ингэж өргөсөж ирээд одоо юу гэдэг нэг булчингууд маань нэг айгүй зөв хэлбэртэй болж ихэлсэн. Дээрээс маань нурууны маань өөх юм уу ингээ бүхтөржилт амар багассан. Тэгээ гидсний сул өөхүүд маань ингээд арилсан. Тэгээ дээрээс нь хөл мөл одоо гар марандаа айгүй хурам муруунд аим хүчтэй болж байгаа. Тэгээ та нар calisthenics гэж юу вэ гэж айгүй одоо гайхчихж магадгүй calisthenics гэдэг нь болохоор за нэг ийм юмнуудыг хэлдэг. Одоо жишээлбэл одоо хүмүүс ингэ турникнэр гараад дээш ингэ бие мие татаж матаад байдаг шүү дээ. Ерөнхийдөө бол бие даах гэсэн гар маран дээрээ тогтох одоо ингэж яагаад газар тогтох зүгээр ингэж гарн дээрээ тогтож байгаа хөлөө дээшээ өргөөд ингэж яах эсвэл тийм нэг гарн дээр хөл мөлөө ингэж тавьж байгаа тогтох ер нь бол бүгдээрээ calisthenics одоо ингэ шон мон дээр одоо ингэж бие өргөөдөө ингэ тогтоод байдаг хүмүүс бол бүгдээрээ ерөөхдөө бол calisthenics гэж байгаа шүү. Одоо энэ англи хэллэг нь монголоор юу гэдгийг нь бол мэдэхгүй л. Миний хувьд одоо би бие даахл гэж орчуулад байгаа шүү дээ. Тэгээд батганаасаа бол тийм дасгал хийх, нүүр арчилгаа айгуу чухал байсан. Дээрээс нь ингээд чи юу гэдэг стресс би ер нь багтаа амар стресстэй ингээд болоогүй юмны төлөө амар стресс өөртөө айгуу том ингээд давж даахгүй нэг амар асуудал үүсгэж тэрэндээ шаналал ингээл сар жилийн өдөр болгоо хоног тэрийгэ бодож өнгөрөөдөг байсан. Одоо болохоор зүгээр I'm a chill girl. I'm a muscular chill girl. Нэмэршүүл энэ да. Төлөвлөгөөнүүд маань бүр араасаа цувраад байна. Тэгээд ингээд 12 сарын 20 гэхэд миний бүх төлөвлөгөөнүүд ерөөхдөө бол айгүй ингээд жигдэрч байна. Бүх юмнууд айгүй болоо зөксөд дуусчихна гэж бодож байгаа. Ингээд үүсдэг. Тэгээд тийм бодолтой байна. Бас нөгөөний хүмүүс амар их одоо юу гэдэг англи хэлээ яаж сурсан бэ? Австрали руу яаж явсан бэ? Гэт тийм асуултууд айгүй орж ирсэн. Тэгээ би тэр талаарх бичлэгээ яг юу гэдэг 12 сарын 20-ны хавцаа хий гэж бодож байгаа. Яг угаасаа би хийн гэдээ амласан тул хийн. Гэхдээ би хизээ гэдгийг хэлээг болохоор та нар ингэж хүлээгээд иж магадгүй. Тэгэхээр одоо би энэ удаагийнхаа бичлэгээд та нарт хизээ хэлж байна. Тийм бас нэг юм хэлэх мартчихэж. Өмнөх бичлэгүүдийнхаа бүх комментүүдийг уншсан. Та нартаа үнэхээр их баярлалаа. Коммент хийсэн бүх хүмүүстээ баярлалаа. Сайн муу бүгдээрээ хамаагүй. Тэгээд зарим би юу коммент одоо юу гэдэг хичнээн одоо зарим хүмүүс одоо амар эмзгэр хүлээж авч магадгүй заяа. Надад л айгүй инээдтэй байгаа байхгүй. Намайг нэг гарыг үлээ. Алиал хичээг гэдгийгсэн байлээ. Тэгээ би бүр тэрийг уншаа бүр хэдэн цаг бүр ингэж татаж унах га найзуудтай хэлж байгаа байхгүй. Наа нэг гар алиал хичээсээс харсан үгс харсан. Алиал хичэлсэн байлээ чи тэгсэн.
Тэгээ би өөдөөс нэг жоохон алиалагч байна гэдэг чинь бас нэг төрлийн чадвар шүү гэдгсэн чинь тийм гэл инээдээс нэр ерөөд бол тийм штэ. Гэж алиалагч байна гэдэг чинь бас нэг төрлийн чадвар байхгүй юу? Юм болгон чи ер нь нэг төрлийн чадвар штэ. Чи худлаа ярьж чадчих ингээ наа чи чадвар. Гэтэ ингээд эйгүү дээ. Би бас нэг чадвар шин чадвартай гэдгээ нэг комментээс олж харлаа. Тэ. Тэгээд тэр коммент бичсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Үнэхээр намайг инээлгэж чаддаг шүү. Тэ. Тэгээд урмын өгж байгаа хүмүүстээ ч гэсэн айгүйх баярлалаа. Тэгээд үнэхээр ингээд би та хэдийг одоо юу гэдэг коммент бичээсээ ер нь ингээд яг бодсон бүх юмаа бичээсээ гэж айгүйх урайлж байна. Яагаад гэвэл үнэхээр надад сонирхолтой байдаг. Тийм. Тэгээд одоо удахгүй хийж байгаа бичлэгүүд маань ерөөд бол би 7 хоногт нэг бичлэг хийж байгаа. Тэгээд ингээ хүлээгээд сууж байгаа та нартаа үнэхээр их баярлалаа. Тэгээд ингээ манай учрлууд Грэлттэй эргэн уулзах бах. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Тийм ээ. Энэ бол гэрэлт байлаа. Грэлт байлаа. Тийм. За тэгээд дараагийнхаа бичлэгээр түр уулзлаа. Түр баяртай. Bye.